сүүл үед маш их бөө дэлгэрч ийн гэж та сая асуулаа. Энэ бол одоо нэгэн бодлын одоо цаг нэрс завжээс гарч байна. Гэхдээ Монголын одоо бид нар чинь нөгөө буддын шашин ямарваа нэгэн шашинд чинь бол одоо номлол судар ном тохимол одоо сургалт гэж одоо зүйл байдаг бол одоо бөө хүнд бол тийм сургалт ном гэж байдаггүй. Өвөг дээдсийн одоо үеийг алгасаж ирээж дараагийн төрөл дээрж байдаг ийм л одоо нэг дээрээсээ шууд хүлээж авдаг. Ёс учраас одоо биднэрт бол одоо үлдсэн судар ном гэж байхгүй. Тэрүүгээр одоо бид нар бас их ялгаатай. Бөө гэдэг хүн болохоор байгальтай шууд харьцдаг, байгалийн ангаагч, байгалыг эмчлэгч, байгалийн одоо өвдсийг бас өөртөө шингээж тэрийг өвдсаараа игэл олон ардад одоо тусаа хийж дүн буйнаа хайрлж яваа тийм л үнийг бөөл гэдэг юм да. За баярлалаа. Тэгэхээр таны цол гуншин бас нэлээд урт юм аа. Тэгээд нэг олон улсын хэмжээтэй тийм олон улсын ийм одоо нэртэй цол гуншин бас нэг нэлээд их байна. Тэгээд сая энэ харж байгаад Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн дээдцийн гишүүн гэж бас таныг ингэж өргөмжилт юм байна. Тэгэхээр яг магадгүй нөгөө бөөнөр ингэж одоо нэг хагаралдах ч юм уу бас нэг үйл ойлголцох гэдэг ийм бас үр юм дам яригс би хувьдаа сонсч байсан та. Тэгэхэд энэ Монгол бөөгийн нэгдсэн эвлэл нь одоо яг ямар үйл ажиллагаа явуулд юм бэ? Энэ эвлэлийн тухай бас та үзэгчтэй танилцуулах. Дэлхийн түүхэнд Монголын бөө нэгдсэн удаа байдгүй. Өнгөрсөн оны 2012 оны 4 сард анх хуралдаагаа бий болгож Монголын одоо эвлэл гэдэг маань ерөнхийдөө бол одоо толгой байгуулгал гэж одоо ойлгохдох хэмжээний. Манайд би ч улаан хуулиар бөө судлалын дэлхийн академи ерөнхийлөгч надтай адилхан академи болон төрийн бус одоо холбоот бас бөөгийн чиглэлүүдээр байдаг. Язгуурын 5 тэнгэр дарахад халах хурайгаа дөрвөд баяд гэдэг ингээд энэ холбоонууд маань ерөнхийдөө нэгдсэн нэг тийм байгууллагатай байя гэж одоо бид нөгөө тарж бутарсан байж байгаа. Одоо бид нар бас нэг хөгжлийн бодлогоор бас нэг дов тоцгоныхоо үзлээсээ салах гад бас биел гэдэг өвчин одоо бид нар Монголын хүн болгонд л байдаг шүү дээ. Тэр үзлээсээ бас салах гад тэгээд яаж Монгол орноо хөгжүүлэх вэ? Яаж энэ бөө мөргөлөө дэлхийд даяар тийм ээ зөв зөвтэй талаас нь түгээн дэлгэрүүлэх үү? Сайн яваа нэгнийгээ яаж дэмжих үү? Саар яваа нэгнийгээ яахан одоо засах уу? Одоо алдаа тавнуудаа л байна үний амьдралд. Тэр алдаа онооны эдийн засгийг одоо бид яаж хэрхэн талаас нь яаж зөв зөвтэй талаас нь дээрээс нь Монголын ард түмэн өнөөдөр бөө гэдгийг бас их бараан хар талаас нь авч үзээд байна л да. Тэгэхээр бараан хар талаас нь авч үзээд байгаа нь юу гэхээр нэгдүгээр нөгөө мэдээллийн үйлчлэн буюу одоо оюуны үйлчлэн гэж бөө гэж яг ямар зүйлийг айлтаад байгаа юм бэ? Тийм ээ? Бөө хүний одоо мөн чанар тухайн өөрсдөө ч бөөнөр бид нар бас тодорхой хэмжээний нөгөө шинжлэх ухаанч бас талаас хандаж чадахгүй. Одоо сүүний бөө, архины бөө, манай эмээ, танаа эмээ, өвөө эмээ гэл ингээл тийм ээ. Энэ одоо бас их одоо өөрсдөө ч гэсэнтэй бас бид нар дотор талдаа бас нэг зэгцлэх бас бөө болж улаагч нараа бас тийм ээ боловсруулах талын арга хэмжээ. Тэгээд бас дэлхийн олон оронд одоо бөөгийн зан үйлийг хийж яваа, эргэлж яваа бөөнөр улаач нартай хамтарч дээрээс нь Монголын нэр хүндийг дэлхийн давцанд бас энэ яаж бөөгөөр дамжуулна тийм ээ авч үлж чадах вэ? 13 дугаар зуун 12 дугаар зуун бөхтөл одоо манай их Монголын мандан бадралт дээр үе гэдэг. Тэгэхэд юу хийж асан гэхээр монголчууд хөх тэнгэртэйгээ харьцдаг л байлаа шүү дээ. Тэр хөх тэнгэрийн тамгыг хэн газарт буулгаж байсан гэхээр алтан буултыг бөөнөр л буулгаж явсан бөө улаач нар. Тэгэхээр бөө улаач нарын иргэн үе ирж байгаа учраас төрд ч гэсэндээ бас нэг сумаар нэг одоо хүчээр одоо тэр бөөгийн нэгдсэн эвлэлээр дамжуулж үйл ажиллагаагаа хийя гэсэн тийм одоо бодол боломжийн талаас харж байна. Тэгээд манай нийтдээ 47-8 байгууллага байдیں۔ Монголын бөөгийн нэгдсэн эвлэлд одоогоор бүртгэлтэй байгаа. Тэгээд эдрийн маань одоо бас сайн яваа бөөнөр, нэр хүндтэй яваа бөөнөр маань нэгдэж одоо нийт Монголын бөөгийн үүсэл хөгжлийг судлаад дээрээс нь бас хяналтын хороо зэцгээд тодорхой хэмжээний хүүрэг даалгавар дор авсан. Тэгээд нийтдээ ерөнхийдөө Монголын бөөг одоо нэг өөрөлдөл нэг зохион байгуулалтанд орё явуулъя. Ард түмнийд зөв мэдээлэл хүргье л гэсэн. Тийм.
Үрдэнээр одоо байгуулагдаад 2 дахь жилийн өрөөц чинь манай богиносоо өнгөрсөн жил бол хүний гүрний үеийн ноён уулын тахилга бас 3-4 том тахилга хийгдлээ. Одоо 5 сарын 20-доор бас Баян-Улгийн аймгийн цас тайрхныг дахих гэж байна. 6 сарын 22-нд Монгол турхтны одоо Монгол турхтны нэгдсэн тахилга гэж том тахилга хийгдэх гэж байна. Монголын одоо толгой бөөнөр маань одоо бас хамтраж тийм юм хийх гэж байна. Тэгээд ер нь тэгээд бас одоо янз бүрийн энэ тентгийн одоо уул хайрхны тахилга гээл ингээл бас нэлээд л ер нь ажил ихтэй л байдаг багт тийм ээ. Тийм. Тэгэд би таны нэвтрүүлгийг YouTube-ээс үзлээ л дээ. Манай үзэгчд маань ч гэсэн бас YouTube-ээс үлзий хутаг гэж нэрээр одоо орох юм бол бас яг таны бас юм одоо бүрэн хэмжээний юм хөрөг нэвтрүүлэг байлээ. Тэгээд энэ нэвтрүүлгийн яг таны хэлсэнчлээ нөгөө оюуны өсөглөн гэдэг шиг яг одоо энэ бөө тэ энэ бөөгийн шашны тухай бас яг мөрөөсгөл ойлголттой ч юм уу зөв ч юм уу буруу ч юм ойлголттой ер нь хүмүүс их байна л да бөө ер нь үнэн гээл тэгж байгаа бөө удлаа гэл ингээл янз бүрийн юм одоо яг энэ дээр бас таныг урьж яг бөө гэдэг нь яг юу юм бэ тийм ээ ямар одоо учир жанцтай юм бэ гэдгийг бас ингэж танаас тодруулсан үзэгчтэй мэдээлэл хүргэе гэж бодож таныг бас урьсан. Тэгээд таны хувцас ямар учиртай юм бэ? Их гоё хувцас хүмссэн байна л да. Энэ би өөрөө бас жоохон их оронч үзэлтэй. Яг өөрийн бодлоор л доо. Тэгээд өөрийн бодлоор их оронч. Миний өвгдөөц дотор бас их одоо түүх домг шигтэр таажсэн шилийн сайн ирж үдэж байдаг. Өвгдөөц дотор минь амьд ахуй насандаа сайн явсан одоо манайхаар бол одоо нөгөө Бартицаанч миний аавын ээжийн ах нь Бартицаан байдаг булганы анхны Бартицаан. Тэгэд ер нь бол Монголын хүн болгон одоо их оронч үзэлтэй байгаасай гэж би боддtiin. Тэгээд одоо бид бол дэндүү одоо харийн соёлд автаж өнөөдөр хаа яваагаа мэдэхгүй ийм байдалд хүрээд байна л да. Тэгээд одоо хүн болгон л надтай хамт бас адилхан энэ бодолд бол нэгдэх байх. Одоо хорооллын 3-4-өөр явхад бол одоо гадаад яваад байна, Монголд яваад байна гэдэг би мэдхээ болчиход байна. Тэгэхээр Монгол тий хаяг рекламнах болоо тэр одоо үсэг эвлүүлээ тавьдсан гэдэг тийм ээ. Энэ одоо бас нэг үндэстэн гэдэг юмны бас тийм ээ үнцэн гэж нэг юм байх болов гэж боддог. Тэгээд үндэсний аюулгүй байдал гэдэг бол одоо бас хурцаар тавигдах хэмжээ болж байна. Өдөр болгон одоо 6-7 богоон хятадууд орж ирж байна. Тэндээс гарч байгаа нь өдөрт гарч байгаа нэг богоон гарч ийн үгүй чадахгүй л байна. Ингээ шингээл байна. Одоо миний бас Монголын ард түмэн бас нэгийг бодож хоёрыг тунгаагаа сайл гэж бодож байна. Одоо чойроос цаашаа бол одоо Монгол хүн бол гიშгэх газаргүй болох гэдэг шүү дээ. Чойроос цаашаа. Одоо нэг сум 2800 хүнтэй гэд бодоход 4800 2000 нэрөөсөө дандаа хятадууд ороод ирсэн. Ингээд ерөөсөө манай эзгүй талыг мань яах нь эзэлж штэ. Одоо баруун биш зүүн Монгол руу бол бүр аюулгүй хэцүү байна. Одоо бидний бүгд та бүгдний өвгдөөц өнөдөр жанчгүйгийн даваанаас шааганы мөр гарч болохгүй гэж хэлсэн үг байгаа. Гэтэл өнөдөр жанчгүйгийн даваа чойрын өртөний наахан тал Монголын өнөдөр юм оршин тогтнож штэ. Энэ өнөдөр бидний үндэсний аюулгүй байдлыг одоо яах нь үндэстэн мөхийн цомдон өнөдөр тэр уул усыг ухахын тулд одоо овоо тахилга тайлга тэр одоо шүтэж ирсэн үеийн өвг дээдсийн хийж ирж явсан тийм ээ хүндэлж ирсэн цайс үний дээж өргөж ирсэн тэр овоог тийм ээ ухаж том юмар ухаж аваал тэгээ тэр өргөлд нь барьцад нь одоо тэр уул усанд даалтдайсэн удам судраг овг авахсаа мөхөд ороод иж байна. Энэ бол одоо бид нар бол ярихаас өөр аргагүй болж байна. Дээрээс нь энэ монголон гэх сэтгэлтэй хүмүүс маш олон болоосаа миний залуучууд маань тэгээд ер нь бол цэцдийн долгоо авахгүй төртэй байх юмсан гэж тийм ээ. Одоо шүлэг хүртэл байна штэ. Өнөөдөр төрд ажиллаж байгаа, амьдарч байгаа энэ олон хүмүүсийг бас эднэр хамгаалдаг байх хэвээр. Гэтэл өнөөдөр бидний нийгэмд өнөөдөр бол бас төр маань бас жоохон тутмаг ажиллаад байна уу да гэж хувь хүн талаас бодож байгаа юм дээр. Өнөөдөр энэ их алт эрдэнсийг бас ухуулад байх. Бид нар тэрэндээ тэрэнгүү өмнө нь амьдарч ирээд өвг дээдсэн болж л байсан. Бид картын барааны үед амьдарч байсан. Би картын барааны үеийн л хүн. Ингээд яаж амьдарч байсан мэдчихэл байгаа байх. Би Монголын ард юм. Түүх гэдэг бол түүгээрээ л үлддэг баг. Бид нар бүр олон зуун жилийн тэртэйгээ аваад очив. Зүгээр сүүлийн 100 жилийн 1921 оноос хойш өнөөдрийн байдлыг аваад үзэхэд 100 жилийн дотор 100 үйл явдал болсон. Тэр 100 үйл явдал дотор тийм ээ. Юу их болж өнгөрөв өнөөдөр тийм ээ. Бас хятадыг 3 удаа одоо 60 донд 40 донд жилүүдээ бас гарах гэж оролдож байсан гэдэг
3 удаагийн одоо улсын их хурлын одоо тэр үеийн удирдагч маань 3 удаа гарах гэж оролдоод 2-ын бас амжилттай гаргаа, 1-ийн амжилттай гаргаж чадаагүй л гэж төгс сургууль дээр байд юм байлээ. Тэгэд ер нь бол бид нэр зүүн талаасаа идүүлчлээ л гэж би одоо миний бодлоор одоо сая 6-500 акр метр калбо байна тийм ээ. Одоо Монголын хүн гიშгэж чадахгүй байгаа гадаад ингээд өгцөн байгаа газрын зургаар нэг Монголыг одоо гаргаад үзээсэй. Монголын урлын дарга цэрэгнэр Монгол хүмүүс тийм ээ. Яг тэр алт эрдэнсийг ухуулаад байгаа уурхаа ордон энэ бүх зүйлээ нэг алдаад яг одоогор байгаа Монгол улсын газрын зургийг гаргаад үзээсэй. Тэгэх юм бол нин багассан шүү. Нин одоо хомигдсон шүү гэж хэлэх гээд байгаа. Одоо арай л их оронч үзлийг бас жоохон дэмжмээр байна да. Монголчууд бид одоо үндэсний аюулгүй байдал гэдэг юм дээр тулчаад байна шүү. Монголын ард түмэн л гэж одоо би бас хувь хүн талаасаа одоо Монгол улсын иргэний хувьд жоохон харамсан явж байна да. Тэгээ би бас нэг ийм яриа сонссон л да. Зүүн тийш яваад нэг хэдэн хүмүүс хээр явж байгаад айл асуухад нэг айл руу орсон чинь нэг Монгол гэр за айл байна. Зам асуугийн орсон чинь тэр айлд юусэн Монгол хүн байхгүй байсан. Нэг хитэн ийм хужаанаар юусэн өмнөөс нөгөө юу яриад байгааг мэддэхгүй гэд бид тэр ярьдаг шүү. Тэгж ингэж ярьж ийсэн ингээ хоёр айлаар орсон чи тийм байсан гэдэг нэг хэсэг бүлэг нэг ахнаар ингээ явж байгаа зам асуугаа орсон чи ингэсэн ингэж бас нэг ийм аимшигтай зүйл сонссон. Тэгээд одоо та сая ярьж ин л да хэлж ин залуучууд Монголын залуучууд Монгол хүмүүр болсон гэдэг их орно гэсэн ийм сэтгэлтэй байгаасаа одоо үндэсний гэсэн юм сайхан үзэлтэй байгаасаа гэж сая ярьлаа. Тэгэхээр үндэсний үзэл гэж яг таны бодлоор таныхаар яг юу юм бэ? Их оронч үзэл гэж юу юм бэ? Их орон гэдэг нь бас өөрөө юу юм бэ? Яг энэ дээр та өөрөө яг хувь үнэ талаасаа ямар бодолтой байдаг вэ? Энэ талаас бас хаалцах. Өнөөдөр монгол хэлээр ярьж байгаа. Монгол улсын иргэний өмнөлт авсан хүн болгон монгол байж чадахгүй. Яг үнэ хэлгээд. Бид алдаа онооны дэнсэн дээр амьдарч байна. Бид үнэн үг хэлсэн үнд хөвгшөд хөрөнсөн нохоо шүд гэж эртний сайхан үг шүү дээ. Өнөөдөр Монголын алдсан хүмүүс маш олон болж байна. Өнөөдөр хүнтэй зөв мэдлж чадгаа болчих. Hi hello how are you? See you tomorrow тийм ээ. Hi тэгэл ингээл толгоос ихсрэл ингээл тийм ингээл хингэлцэл бүхэлзэл. Энэ одоо манай Монголын хүмүүс шүү. Домдод улсын сайн малчин гэл ингээл мянгад малчинаар ингээл өрмжил аваад хүмүүс ч л өгсөн чинь нэг хятад нөхөртэй Монгол энэ миний гүүний чинь Монгол байхгүй гэдэг гаднаас орж ирж байгаа эхнэр нь Монгол эхнэр хоймор нь тэгээд улсын сайн малчны үнэлэх одоо өрмжил авч ичж байгаа шүү дээ. Тэгээ боддоо манай Монгол юу болцсон байна тийм ээ. Өнөөдөр энэ олон хужаанаар орж ирээд хаашаа тарахад яг Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монголд бол хөгжил цэцэл хэрэгтэй. Гэхдээ юмд чинь бас хил хязгаар хэрэгтэй болов. Их оронч үзэл гэдэг бол ичи аваас эхэлдэг болов гэж би боддیں۔ Миний хувь бодол ичи аваас эхэлдэг болов. Энэ хорвоод энэ цагт энэ үед намайг төрүүлж өгсөн, намайг бий болгож өгсөн миний ээж аав байхгүйс би өнөөдөр хинж биш шүү дээ. Хаа нэгэн газар төрөөгүй хүн байхгүй. Тэгэхээр миний их орон миний ээж аваас эхэлдэг болов. Тэгээд миний унсан газар угаас ус. Тэгээ миний гიშгэж байгаа амтсгалж байгаа агаар миний одоо газар энэ бол миний их орон. Энэ тэгэхээр тэр болгон юм өнөөдөр яг манай монголчууд нүд нь хаагдaltaй болчихжээ гэж би бодоод байгаа. Яг тэр одоо тэр мөнгөний төлөө тэр одоо илгэн саднаа хайрлахгүй. Одоо би чинь бөөхөн шүү дээ. Бөөхөн байгаад ингээд хүний цонголны зовлонгээ сонсоо сууж хахад харийн соёлд солонгос кино мэн үзсэн ба тэр мөн хатан ээжийг үзээ яддаг донголгоод өгөөч гэж хүн орж ирэх юм. Айгүй мохоо тийм одоо тийм ээ балмад одоо зан авиртай ч хүн орж ирэх юм. Учраа мэдхгүй төөрөлдсөн хүн ч орж ирэх юм. Тэгээд би тэр хүмүүст хэлдэг. Та эхлээд өөрийгөө олооч. Та энэ хорвоод яах гэж ирсэн юм бэ? Энэ ч л таны яг үнц юм. Их оронч үзэлж шүү дээ. Таныг өнөөдөр хэн бий болгож гисэн тэр хүн л таны дээдийн дэд шүтэх ёстой хүн байхгүй. Тэрнээс өнөөдөр тэр харийн соёл ор амьсгалаад бас байж болох уугүй юу? Өнөөдөр чинь би Монгол ээжээс Монгол аваад төрсэн би монголоор л баймаар байна. Өнөөдөр тэр библийг шүтээд өнөөдөр би тэр Америк төрсэн бол тэр библийг шүтээ л да. Тийм ээ? Тэр арабд төрсэн бол би тэр Кураныг барья л да. Тэр хойд Оросд төрсэн бол би өнөөдөр тэр энэ гил да. Өнөөдөр би Монгол хөх одоо тэнгэрийн дор хөх тамхтай төрсэн би хөх бошгтын удам тийм ээ Монгол хүн. Ийм учраас би монголоор авъя гэж монголчуудаа уриалмаар байгаа. Тэгээ тийм ч учраас би ийм хувцс өмсөж яваа. Одоо би дандаа ийм хувцс өмснө. Яа нь болохоор нармаа монгол үзэл.
Нарман Монгол гэдэг бол маш том үзэл санаа юм байхгүй. Манайхан чинь сайн ойлгохгүй байна л да. Энийг одоохондоо яг ингээд явахлаар амрааг дагаад байна уу да. Амраагийн стил өнөд амраа яг миний шавл да. Бөө биш ингийн шавл. Хар сарнад орсон. Сэвжидийн сквадрын амраа. Мандах гэдэг энэ манд миний шав байгаа гэдэг. Би шавда хэлдэг хүн их оронч уу яа. Одоо бас Монгол хүний үнцэн гэдэг бол тийм ээ. Бас агуу штэ. Ижигийн хайрал, аавыгаан гачил энэ бол одоо тийм ээ. Их оронч үзлийн хамгийн наацх их хэлэл байхгүй. Нөгөө манайх ярьдэн штэ. Биец гэрээц төрөөс гэж. Эхлээд би өөрөө ямар хүн байх хэвтэй юм бэ? Тэрний дараа би цаашаа юу хийх хэвтэй. Тэрний дараа би энэ том юм бодож болно шүү дээ тийм ээ. Хийх газар зөндөө байна. Өнөөдөр тэгтэл манайхан дээр үед намайг баг бахад хажууд хайлт хин байдаг гэсэн. Цаанд саахалт айлт хин байдаг гэсэн. Гэрээ чойжилдгүй ард хүн байлаа шүү дээ. Одоо бид нэр хажууд талын айлтаа хин байгааг мэдэхгүй. Хөршийн холбоо одоо хинний юу амьдарч байгаа юм бэ? Монголын хүн болгоны үнц. Монгол хүний нөгөө өөжөө тавь ухаан, холж хараа, хорвоогийн юмыг бас тийм ээ тэнэн ухаанаар боддог. Энэ юмнаар бас их хэрэгтэй болов. Үндэсний үзэл гэдэг бол ерөнхийдөө өөрөөс эхлэх болов гэж би боддоо шүү дээ. Тий. За баярлалаа. Тэгэхээр та бас баярлалаа. Одоо гаднаас хүмүүс ирээл ингээл одоо ингээл юу гэдэг одоо ингээл хятад урд хөршиж юм уу ингээл одоо хаанаас ч үгүй Монголын ашигт малтмлыг ингээл ихэр малтж шít одоо энэ ингээл одоо өмнө говь гээл тэг чинь л одоо тэр 3 тисмэс бол ерөөсөө нөгөө хүн мал ерөөсөө амьдрах орчингүй болцсон ерөөсөө ус мус тэр ургамал гэсэн тийм ойлголт ерөөсөө ингээл хаашаал харна нэг юм хөндийцэн сийжсэн газар байгаад байдаг. Тэгээд энэ би бас дээр нэг яг нэг шинжлэх ухаан талаас нь ч юм уу ашигт малтмлын нөгөө хүмүүс нэг эрдэнсийн хараалж гэж ярьдаг ашигт малтмлын хараал гэж ярьдаг шүү дээ. Ашигт малтмлын ер нь юм хараал гэж байгалийн баялагын юм гэж ер нь байх уу? Байлгүй яах вэ? Одоо нэг шинжлэх ухааны талаас нь нэг ингээд нэг хүмүүс ярьж байсан л да би бас тэрийг сонссон. Тийм бол байхгүй байгалаас одоо авах хэрэгтэй юм бол аваад одоо ингээд яг тэрийг эргээд одоо нөхөн төлжүүлэх хэрэгтэй ч гэдэг нэг ийм зүйлс нэг зургатаар яриад сонсч байсан л да. Алт өрөө дарагдсан шүү дээ алт өрөөгийн юм дээр. Алтгүй бол амьдарч болно. Усгүй бол амьдарч чадахгүй нэг алт ингээд. Яг нөгөө хэм блэ сүмбэг ингээл замд нь явхтал ингээл тийм ээ ингээл яадаг. Өнөөдөр бид нэр алт нүүрс шараалт хараалт гэл ингээл манайх ухаад байна. Өнөөдөр алт ингээд мянгаыг овоолъё. Өнөөдөр усгүй бол амьдрахгүй л байхгүй. Өнөөдөр тэр 5-7 өдөр ус яригдж эхэлж илээ шүү дээ. Гэтэл манайхан тийм амар одоо боломжтой юм уу? Боломжгүй шүү дээ. Өнөөдөр тэгтэл манай экспорт манай голын айс авийн ихэнх нь дандаа гадагшаа гарч байгаа. Дотооддоо урсдаг гол ховор. Тэгвэл сэлэнг орхон туул тийм ээ ингээд бүх юм голооч ингээд нийлээд Оросын хилээр гараа явж байгаа шүү дээ. Тэгвэл Оросын хилээр гараа явж байгаа тэрийг нэг аргалаад буцаагаад тойруулж болно да. Яг үнэхээр Монголын төр хийх ажлыг бол зөндөө байна энэ хэрүүлээ болмоор байна. Энэ өдөр тийм ээ ингээд манай бүлгэм танаа бүлгэм ингээд тэрнээс өмнө өнөөдөр Монгол эцсийн бүлэгт хэн хохирж байна? Монголын ард түмэл хохирж шүү дээ. Тийм ээ. Намжирхан болмоор байна. Монголын ард түмэл үнэхээр хийх бүтээх юм зөндөө байна. Бид өнөөдөр тийм ээ баруун Европт элэгний өвчин гэж байгаа байлцсан. Баруун зүг. Наа чинь одоогоос 10 жилийн өмнө В вирус, С вирус байгаа байлцсан шүү дээ. Энэ чинь бүх хаанахаас ирсэн бэ гэд. Монголоос ирсэн. Монгол одоо энд байгаа юм гэж. Ингэж яригдчих шүү дээ. Бид хэдий болтол ингэж тийм ээ хүний алиа болж явах юм бэ. Ямар санд баялагын хараад байна уу? Байлгүй яг хүн чинь хүн нэг цэн алт авч байгаа бол нэг өр. Тоон орно. Маш их урт бүнмээр ягээд. Ингээ хийж байгаа хүний эн чинь озооны давхарга цоорох уугүй юу? Од гаргасан мөргөлдөх уугүй юу гэл тийм ээ. Энэ олон бүх юмнууд чинь өнөөдөр Монголын одоо юмд бол асар их том гай барцад авчираад байгаа байхгүй. Тэгэд ер нь бол Монголын баялагын хараалыг бол бид бол барж дуусч ин дөө. Оюутлага 5-7 энэ эрдэс мэс шиг одоо энэ бүхлийн юмнэр шин цааталт нь яагаад энэ гол мөрөнс ширгээд байна? Яагаад энэ уул ус тийм ээ тогшроод байна? Яагаад энэ ган зууд гараад байна? Эний чинь цааталт ерөөсөл бид байгалыг бий болгож, байгаль биднийг бий болгож гэсэн буцаага байгаль биднийг авах чадна шүү дээ. Бид бол дэлхийн дайцад тэтгэр газрын дэдэ наслахгүй хүмүүс шүү дээ. Тэглэр юу гэсэн үг гэхээр ерөөсөл бид хүн байгаад зүв байгаад л бурхны оронд очиж чаддсан бол өлигээ авс дамжихгүй хүн гэж юу яах вэ? Хүний амьдралд бол одоо сайд дарагч вэ, сайн мууч вэ, игэл арч вэ бүгд л бурхны оронд очиж шүү дээ. Тэгтэл зөв яваад, зөв амьдраад үйл хэрэгэ замчлаа тийм ээ явсан цагт бол болох уу? Юм бол баялагын хараал гэж бол байна. Байхтаа энэ бол тэр авирахын тэр алт эрдэнсийг ухсны дараа тэр хажууд байгаа айл хотл нийт Монгол хүн зонд мал хунартал
галахтай. Тэрнээс ч тэр ухаж байгаа технологид бол балаггүй. Монголын хүн амт зон олны ачаан дээр л ачаа нэмж авчирч явж байгаа. Баялагын хараал гэж бол айхтар тамаар энэ бол үеийн үед үрийн хойчд хідэн үеэрээ арилгаж чадахгүй баялагын хараал гэдэг бол лус авдаг лус бол нүдгүү мэлмигүү сохор гэхдээ авдаг аврах юм бол авчиж салдаг. Ямар эдэм чадaltaй хин байвч өнөдөр хин ямар дарга зэрэгж байсан. Хинж байсан хамаагүй. Тэгээд та бас сая ярьсан л да нэг олон хүмүүс ингээл одоо юу гэдэг хүмүүс ингээл за нэг ийм ажиллаа бүтээх гэсэн нэг ийм өвчин туслаа ингээл одоо бөөд хандах гэл ингээл одоо ингээ бөөгөр ингээл бөөлүүлнэ гэл тэгдэг ч тийм. Магадгүй ингээл одоо орж ирж байгаа хүмүүс хүн болгон л нэг өөр ингэсэн ийм зовлонтой нэг энийг ингээд өгөөч тэгээд өгөөч гэл маш олон хүмүүс л магадгүй очдөг байх л та. Тэгээ яг энэ дундаас энэ хүмүүсийн ярьж байгаа энэ дундаас нөгөө юмд ч сум зан гэдэг шиг дундаас нэг тийм занг ер нь гарч ирж байгаа бол одоо юу гэдэг нийгмийн өнөөдрийн одоо манай Монголын нийгмийн ард иргэдийн хүмүүсийн амьдарч байгаагийн одоо энэ амьдарч байгаагийн утга учиртай энэ нийгмийн нэг ийм нэг юм занг бас дундаас нь гарч ирж байгаа болов уу гэж бодож байна. Одоо юу гэдэг нэг талаасаа сайн тал муу тал гэл нэг тийм юм гарч ирж бол энэ дэр яг та юм ямар ер нь бол яг халам пародн дээр байгаа хүмүүс л дээ яг бөөнөр. Бид нар бол одоо 20 жил бид нар бол одоо социологч буюу одоо хүний сэтгэл судлалын салбарт хүчин зүтгэлээ шүү дээ одоо бөөнөр бид 5 минут ч 50 минут ч одоо хүний зовлон зүгээр яг сайхан сонсд. Энд чинь бол хүний зовлон сонсно гэдэг бол тийм ээ бас тийм сайхан амархан ажил алба биш шүү дээ. Хичээл дандаа хийж байгаа хүн болгон дандаа тэр минь яана энэ минь яана аа минь яана ээж минь яана би тэгээд энэ би ингээд энэ гэл тийм ээ. Ингээд ирдэг. Одоо саний өөрөө хэлдэг бас их гоё асуулт байна. Ер нь бол нийгэмд хоёр хуваагдчихад байна л да. Нэг нь бол бүр лүг баячуд болчихсон ерөөсөө. Тэд нар бол ерөөсөө бол өстой зандаа гэдэг бол одоо үнэхээр гарцсан байна. Нэг хэсэг хүмүүс нь л өнөөдөр хоногийн маха яана. Ингээд тэг мохлогт ороход ингээд энэ дайны маха аваад юм нэг хэл горлоо нэг бод аваад ингээд явж байгаа. Тэр хүмүүсийн амьдрал ярьж байгаа над дээр ирээд амьдрал яриад бас бөөн хүмүүс дээр ирж байгаа амьдрал ярьж байгаа энэ бол бас нэг арай тийм ээ хүн чанартай доод зэндэн байгаа хүмүүс. Дээд давхархад байгаа хүмүүс хүн чанар бол ерөөсөө авах юм байхгүй болсон. Яг үнэ хэлгээд. Хэнийг яах вэ? Яавал би баяжих вэ? Яавал би одоо алтар нэрийн төрөх үү гэж тийм одоо карьер хөөрнө гэдэг юм уу та. Карьер. Нөгөө борчууд бид нар маань болохоор одоо өнөө маргаашийн амьдралаа яах вэ? Үр хөвгтөө яаж сайн хүн болох вэ? За үр хөвгтдээ минь ханилах ханижлнасаа ямар тохиолдолд сайн ханижл учрах бол тэр мөнгө мөндөө биш үр хөвгтөө нэг мэдлэгтэй боловсралтай болгочих юмсан гэж яваа ардууд бас их олон байна. Тий сайн нэг гэж бас хаарж байна. Тийм сайн сайн. Тий гэвч өнөөдөр Монгол хүний үнцийн гэдэг л зүйл одоо алдагдчихад байгаад л харуулсаад байна. Саяхан гэтэл тэр нэмээ нэг 7 хүн нас одоо шатагдаад нас орлоо тийм ээ. Монголоо алаад явах энэ тийм Монгол хүний үе удамд байсан үгүй байгаагүй зүйл. Энэ харийн соёл, харийн хүүхдүүд өнөөдөр PC тоглоол тийм ээ. Хүүхдүүд одоо орой унтахтаа аав ээжигээ хоолойг чүсчих гал унтаад тийм ээ. Нөгөө яг тоглоомдоо бүр донтоод одоо тийм. Дээрээс мань залуучууд маань одоо энэ гадны хар тамхи гэж нэг юмд ч мансуурддаг болчих. Тэгээд одоо сүүлийн бүлэгт ийм хүмүүс надад дээр их хандаж ирдэг болоод байна. Хавдартай хүмүүс бас их хандаж ирдэг болоод байна. Энэ Монголын одоо бас их тийм таашаалтай сонсоход нэг тийм чихэн чимэгтэй биш л байна л да. Тэгээ энийг нэг мөкс ярихад бол жоохон бараанд л байна. Тэгээд одоо Монголын хөх тэнгэр дээрээс толдож байна. Хөрс дэлхийн минь дээр нь бид амьдарч нэг зөв цаг ирэх байхаа гэж гүнээ найдаж байна. Монголын ард түмэнд одоо тийм нэг цаг ирэх байх гэж. Тэгэхдээ энэ цаг хугацааг бол бид нар бол одоо тарж бутарсан биш. Нэгдэж, нийлж тийм ээ. Одоо энэ зөв зүйтэй тайлын төлөө зөв хүнээ толгоон дээр гаргадаг. Зөв хүнээ одоо тийм ээ удирдуулдаг. Эх оронч хүмүүсийг тэр эх орноо худалдаад байгаа хүмүүсийг нэгтгэж дахиж төрөд гаргаад баймааргүй байна. Одоо Монголын ард түмэн бид нэр 4 жил өөрийг баяжуулах гэж 8 жил өөрийн гидсийн дүргэж ах トゥ угийн дүргэж 12 жил дээр нь ард түмнийг гэж 12 жилийн дараа бид нэр амьдрал ямар болсон байх вэ? Бид нэр тэгмээргүй байна. Бид нэр эх оронч хүмүүсийг л гаргаж ирмээр байна. Баабаргоо хэлсэн бүгд штэ. Миний үеийнхэн буюу 50 настангууд төрөөс гарах тэр цаг төрж хөвснэ гэж. Магадгүй тэр цаг нь болоосоо гэж одоо бодож байна. Яг төр биднийг дэндүү одоо хуурж ин дэндүү их одоо доромжилж байна. 21 мянган цаас тэгэл ингээл бид нар
ашигт малтмалыг ашигладаггүй байхдаа бид нар өндөр болоо л байсан. Өнөөдөр ашигт малтмал ашигладаг шүү. Ядуурлыг хөхүүлэн дэмжиж байгаа юм шиг тийм ээ. 21,000 заас аваад ард түмнэд амьдрал яваад ямар болов? Одоо хүн болгон 7 сая төгрөгийн өртөө л гэж юм тийм ээ. Одоо интернетээр шуураал нь шүү дээ. Энэ бидний амьдралд үнэхээр үн цэнтэй үгүй юм байгаа. Монголын ард түмэн гэдэг бол тийм ээ. Нүүн хөлн чөдөртэй, гарам гавтай, чихэн дүлий, нүд нь хаалттай. Ингэж яах нь вэ? Хүний заа гэдэг заа үгүй гэхлээр үгүй гэж явдаг. Энэ одоо буруу ташаа мэдээлэл, буруу ташаа одоо бодлоос бид нар одоо нэгдмээр байна, эвлэрмээр байна. Монголын ард түмэн маань. За тэгээд бас ингээл яриад байвал маш их зүйл байгаа. Тэгээд даанч бидний ярилцлагын цаг маань бас их богинохын юм. Тэгээд үзэгчтэй бас үзэгчтэй санаж хэлэхэд ярьсан цаг маань ерөөдөө өндөрч чинь. Тэгээд бас ямар нэг асуултгүйгээр бас та сүүлийн хормыг үзэгчтэй бас одоо монголчуудаа тийм ээ хэлэх зүйл бас байгаа болоо. Тэгээд давхар бас хэрвээ одоо өшөөд ярилцлагыг магадгүй одоо сонсохыг хүсэж байгаа хүмүүс байвал бас YouTube-д үлзий ухдаг гэд нэрээр орох юм бол бас энэ бас нэвтрүүлэг байна лээ. Би бас үзээд ингэж бас энэ хүнийг урьж ингэж оролцуулсан гэдгээс үзэж тааж хэлмээрэн. Тэгээд за ингээд нийт элэг нэгтэй монголчуудаа ах トゥ нартай амрах садандаа нийт булган нутгийнхаа зон олондоо тарган давтай хаварчиж сайхан дэлгэр сайхан зуны улирал айсвэ дулаарж байна. Гэхдээ 4 сар гэхэд өнөөдөр бас л хүйтэн зэврүүн гадаа цастай юм байна. Тэгээд нийт Монголынхаа ард түмэнд одоо элгээрийн төрлөөрөө төвшин амгалан байх болтугай гэж одоо ерөөл дэвшүүлэх гэж байгаа. Монгол хүн гэдэг бол монголоор л байх шиг сайхан байдаг шүү. Харийн хувц өмсөд харийн үг яриад тэр гой харагддаг юм шүү л гэж Монголын залуучуудтай хандж хэлгээд монгол хүний үн цэн гэж юм бол өөрөө сая эдийн засгийн форум дээр Монгол брэнд гэл хайгаал ээлэлтэй. Монгол брэнд олны тэр ноос ноолор таваантай гэр брэнд гэдэг. Би миний бодлоор бол монгол хүн өөрөө брэнд болов гэж боддог байхгүй. Өөрөө ээж аваасаа яасан. Одоо надад ингээд нэг 100 сая доллар ингээд тавьчаад би таныг авах гэсэн юм аа гэвэл би наад 100 сая долларыг чинь би мөнгө намайг олдог гэж би мөнгийг олдог юм аа гэж хэлмээр санагддаг. Монголын ард хүн болгоно тэгж хэлэх байх. Мөнгөөр хүн худалдаж авч болохгүй байх гэж. Тэгэхээр монгол хүний брэнд гэдэг бол монгол хүн өөрөө л юм уу та. Тэгэхээр өөрөө өөрийгөө битгий хуурваарай. Өөрөө өөрөөсөө битгий урваарай монголчууд минь. Дээрэс нь аав ээжийг ачлаарай. Монгол хүн гэдэг бол маш том гэгээлэг, маш том одоо тийм ээ. Орон зай хийж явсан ард түмэн юм байгаа шүү. Тэгээд хүн хүнийг хайрлаж яваа. Нөгөө таш балбарын амьдтай би хайрлаа гэж. Алтан дэлхийгээс халиад явсан дараа бид нэр хүрэл чулуу хүрэл хөшөө босгоод хэдэн 100 удаа мэлмрээд яах юм бэ? Монгол хүн амьдтай бол их олон юмыг бүтээж авдаг шүү. Хавсраад нэгдээд нийлээд бүтээж чадвал. Тэгэхээр монголчуудаа бид нэгдэцгээе. Зөв байцгаая. Хамгийн гол Монгол орныхоо хөгжил цэцгэлэлд хүн болгоны хувь нэмэр, хүн болгоны тийм ээ үүрэг оролцоо байх ёстой юм шүү. Битгий хойшоо суугаарай. Монгол хүний үр хүүхэд тийм ээ маш олон болтугай монголчууд бид. Тэр дэлхийг дайлаар морчсон тэр цаг үе дахиад ирэх болтугай гэж одоо тийм ээ. Сайхан өрөөл дэвшүүлээ. Тэгээд монголчууд дайртай шүү. Тийм ээ. Монгол хүн бол төрсөндөө омгшдаг шүү. Монгол хүн болж яваа та тийм ээ. Бахархах ёстой шүү. Монголчуудад. Абрагтч төрөөгүйтэй. Монголдо төрсөн бахархдаг шүү гэх тийм. Энэ хэл хязгааргүй сайхан агаар, хэл хязгааргүй натг орон, нүд өвчмээр сайхан уул усах одоо тийм ээ. Нэг морь унаад явхад 1 жил гарах хэмжээний нутаг дэвсгэрийг бид үлдээвлээ гэж хаадууд хэлдэгтэй адилхан юм. Тэр сайхан уудам тал нутагта монголоор монголоор байж. Энэ яруу сайхан их шилэнтэй хэлээрээ тийм ээ. Хэл мал нутагтайгаа хэн баян монголчууд баяа. Хай. За баярлалаа. Ингээд хөдийн хөтөлбөр бидэнтэй хамтдаа байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр хөтөлбөрийн зочноор Булган аймгийн Отхон ангатагч Алтан уургийн хунтааж Монгол бөөгийн тэргүүн зарин мөн улаан хуулиар дэлхийн шашин судлалын салбарын шинжлэх ухааны доктор профессор, дэлхийн бөөгийн холбооны гишүүн, Оросын бөөгийн холбооны гишүүн, Ард түмний Баатар төрийн зарин, улаан хуулиар бөө судлалын дэлхийн академийн ерөнхийлөгч, Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд эцсийн гишүүн үлзий ухдаг оролцлоо. Тэгээд танаас бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэлт оролцсонд баярлалаа. Монгол хүмүүрийн сэтгэлснээ сайхан уужуу тэнгэр сайхан цэлмэг байгаасаа гэсэн сайхан урилгыг төвшүүлэн ярилцлага өндөрлөө. Ингээд хөтөлбөр маань та бүхэндээ үргэлжлэн үрж байна. Хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая.